Эрүүл байна уу? Юм цам яваа. Тэгэхээр сүүлийн үед бол хэм алдагдал илүүтэй ажиглагдах боллоо. Яагаад тэгэхээр бид нарын одоо коронавирусын халдвар ч юм уу, хоол ангийн зүрхэндээ орж зүрхийг одоо тодорхой өнгөц зөрвсөл үүсгэх юм уу, аль эсвэл бидний одоо кофе, кафений хэрэглээ, хооллолт янз бүрийн нөхцөл байдлаас улбалаад одоо хэм алдагдал илүүтэй ажиглагдах болсон байна. За тэрийг одоо хэм алдагдал бол дотроо маш их олон төрөл байдаг. Өөрөөр хэлбэл зүрх маань өөрөө сэрэл үүсгэх юм уу, био цахилгааныг өөрөө үүсгэж тэрийг тодорхой одоо цахилгааны утас шиг одоо сэрэл дамжуулах эсвүүдийн тусламжтайгаар дамжаад тэрний тусламжтайгаар одоо зүрхний булчин нэгэн жигт агшилт хийж цусыг одоо тасралтгүй хүний биеэр шахаж эргэлдүүлдэг. Тэрний тусламжтайгаар та бид одоо энгийн ажил хөдөлмөрөө хийгээ явж өнгөрсөн үү? Тэгэхээр энэ сэрэл үүсгэх, сэрэл дамжуулах, сэрэлийн нөлөөгөөр зүрхний агших чадвар одоо алдагдахыг бол хэм алдагдал гэж томьёолж болно. Тэгэхээр энэ хэм алдагдал дотроо бас нэг нийтлэг ажиглагдах зүйл бол одоо хэмнэлжигт бус болох. Өөрөөр хэлбэл бид нар зүрхээ ингээд чагнах юм уу, аль эсвэл шуунаар дээрээ тэмтрэх, гүрээнээр дээрээ тэмтрэхэд бол зүрх маань ингээд нэг хэсэг цохилт нь алга болох юм уу, жигт бус хэмнэлтэй болох үед бол та бүхэн өөрсдөө бас сонсоод шуунаар дээрээ тэмтрээд ажиглах ёстой. Энэ хэм жигт бос болох зүйл бол ихэвчлэн хэм алдагдaltaй холбоотой байдаг. Жишээлбэл тусгуурын жиргэнэ, тусгуур хотлын эртчилсэн агшилт буюу экстрасистол янз бүрийн хэм алдагдлаас болоод зүрх маань одоо жигт хэмнэлтэй биш, жигт бус хэмнэлтэй байдаг. Тэр хэм алдагдах үедээ бол цусыг төдийлөн одоо шахах үйл ажиллагаа буурдаг гэсэн үг. За хэрвээ энэ хэм жигт бус одоо зүрхний хэмнэл алдагдах одоо магадaltaа дээрээс нь цээжээр өвдөх, ухаан балартах, дарал докторгөө болох, эсвэл зүрх тасалдж байгаа юм шиг болох, амьсгаадах, хөхрөх гэх мэтчлэн одоо шинж тэмдэг илэрвэл зүрх судасны эмчт үзүүлж одоо 24 цагийн хоолтор хийж тэр жигт бус одоо цохилт үүсгэж байгаа хэм алдагдал маань ямар төрлийн хэм алдагдал байна вэ гэдгийг тодорхой болгож одоо эмчэд одоо оншоо тодруулж одоо эмчилгээ бичүүлж авч хяналтанд байна гэсэн үг. За энэ яг юу хэлээд байна гэхээр бид нар заримдаа тооддоггүй хэм жигт бус болох одоо хэм алдагдах зүйл бол одоо машины мотортой эргэл болоо ингээ мотор доголдоод байна гэсэн үг. Энэ ингээ доголдоод одоо удаан хугацаагаар явах нь бол одоо зүрхний одоо машины цаашдын одоо явах чадвар, моторын одоо үйл ажиллагааны сөргөөр нөлөөлдөгтэй яг адилхан зүрхний одоо үйл ажиллагааны сөргөөр нөлөөлөх, зүрхний бүтэц болно, хэм алдагдaltaй амжирах, хэрвээ одоо ухаан балардах, цээжээр өвдөх шинж хавсрах, амьсгаадах, хөхрөх, зүрх ингээд тасалдж байгаа юм шиг болох, дарал докторгоо болж унах, одоо ухаан нүд харанхуул гэх мэт шинж тэмдэгтэй энэ жигт бус цохилт одоо ажиглагдвал зүрх судасны эмчт бол одоо үзүүлж уншаа тодруулах шаардлагатай шүү гэж та бүхэндээ захимаар байна.